За амиа хорлох гэж байгаа хорлоё гэж бодож байгаа хүмүүс бол өнөөдөр төр зөр зогсоосоо гэж бодож хүсэж байна. Тэгээ миний бичлэг үзээсэй гэж бодож хүсэж байна. Амиа хорлох бодолтой тийм хүмүүс байгавал зогсоод амиа хорлох бодлоо төр зөр орхиоч гэж би бодож хүсэж байна. Ядч миний энэ бичлэгийг үзэж дуслаа ч юм уу тийм үү? Тодорхой хэмжээнд амиа хорлох бодлосоо салаасаа гэж бодож хүссэндээ энэ бичлэгийг оруулж байгаа. Магадгүй өнөөдөр танд тийм амиа хорлох нь хамгийн зүг гарсан юм шиг амиа хорлохоос өөр зүг гарч байхгүй юм шиг тийм үү санагдчих магадгүй хүмүүсээ амиа хорлоход янз бүр зарим хүмүүс нь эрүүл мэнд нь муутсан байна, зарим хүмүүсийн сэтгэл санаа оюун ухаанд гэмтэгдсэн байна, зарим хүмүүс нь сэтгэлийн маш том шарах авсан байна, зарим хүмүүс нь маш их хэмжээний сэтгэл готролд орсон байна. Амиа хорлох гэж хүмүүс янз бүр тийм үү. Гэхдээ би яг ерөнхий утгаараа тодорхой хэмжээний жоохон тийм үү нэг хэдхэн мэдээлэл танд өгөх гэсэн. Тэгэд магадгүй тийм үү таны эргэн тойрны чиг хүмүүс бас нэг амиа хорлох тухай юм ярьдаг бол та бас энэ бичлэгийг өөрөө үзээрэй бас тухайн хүндээ бас үзүүлээрэй шеэрлж гэж би одоо хүсмээр. Тэгээ хайртай хүмүүстэй ер нь шеэрлээд үзүүлчихсэй гэж одоо хүсэж байна. Тэ би одоо энэ бичлэгийг явуулж байгаа. За тэр Кристиан тийм үү буудтаа гих мэт шашнуудыг амиа хорлох гэж байгаа хүмүүс зарим судалдаг юм л те. Тэгээ юун судалт юм бэ гэхээр Кристиан тэгээ буддаа гэдэг ийм хүмүүс ерөнхийдөө пастор одоо манай монголоор дөрвөн ийм хүмүүс сүмүүд байгаа. Ийм хүмүүс сүмүүд тэгээд вед ярьдаг ч хүмүүс одоо ингээл манай Монголд одоо сая сүүлд бас вед мэдийн бас ороод вед бас ороод ирчихв яач тийм ээ. За тэгээд ингээд вед мэ Кристиан буддаа байна уу те хамаахгүй. Эдгээр шашнууд дээр нэг буруу сурталчилгаа явагдаад идэг л да. Тэрний юм ихлэ таны бие махбод бол зүгээр сав суулгаа. Тийм үү? Зүгээр сав суулга. Тийм үү? Та одоо чинь христийн шашин дээр юу гэж ингээд дутуу мэдлэл хүмүүст өгдөг вэ гэхээр за таны бие махбод бол зүгээр сав суулга. За ингээд магадгүй та өвчлөө гэхэд та ингээд деважинд очичихно. Тэ ингээд сайхан төсөн гэж ярьдаг. Өглөөд та христийн дээр байгаа газар деважийн сайхан хүмүүстэй бараг л жаргал ухаан юм ярьдаг. Энэ тодорхой хэмжээнд зарим хүмүүсийг амиа хорлоход нь дүхэн болгож өгч байгаа хгүй. Амиа хорлох гэж хүмүүс тодорхой хэмжээтэй за би үсний дараа яг яах юм болоо гэдэг судалдаг байхгүй. Ингээд судалж эхэлж байгаа байхгүй. Амиа хорлох гэж хүмүүс за үсний дараа би хаашаа би үнэхээр буддын шин рүү явах уу те христийн одоо буддын шишин шиг тийм үү. Одоо ингээд дараа төрөл гэж бэд юм болов яад юм бол те одоо буддизм аль ведж гэдэг юм уу те хүн өгсөн дараа төрлөө болоо те сайхан төрлүүдээ болоод ингээд өөр хүн болоо дахин төрөө те ингээд явчихсан болов ингээд боддог. Тэгээ ийм хүү сургаалууд нь яаж ч гэхээр вед вэ нүү буддизм вэ нүү кристиан вэ нүү хамаагүй. Яад юм гэхээр зарим лам нүү бөөн нүү пастор нүү хамаагүй. Тухайн хүн амиа хорлохоос судалж байгаагүй мэдхгүй мэдсэн ч байс зарим санаатай ч юм уу те баг те тийштэй хүн ингээд дахин төрөөд ингээд девачинд очдог байхгүй юу те мэдсэн мэдээгүй зарим пассворд нь баг мэдчихэж хүмүүсээ гээд амиа хорлолт руу хөтлөж ч магадгүй. Яа тэгж би тодорхой хэмжээнд бодож байгаа юм бэ гэхээр дээр үдэ христийн ч юм уу энэ буддизм ч юм уу те хүнийгээ дараа төрлөө олдог, аль зүйл деважинд очдог гэх энэ сургаалуудыг начлаад хүний бие махбод бол өвдөөс энэ сав суулга гэдэг иймэрхүү юмнуудыг тактикуудыг ажиллаа. Хүн гэдэг өөрийнхөө бие махбодыг үсээр бүр 6 дахь мэдрэхүүтэй тийм үү. Өөртөө ийм гайхалтай ингээд бие зохицол ингээд аваад төрцөн гэдгийг хүн ингээд мэдэхгүй шүү дээ. Тийм үү. Тэгэд хүн ингээд мэдчихсэн ч гэж болно. Тийм үнэхээр ингээд гайхалтай ингээд мэдлэгчтэй ингээд олон мянган жилийн туршид те энэ байгальтайгаа зогтсон ийм гайхалтай ертөнц байгаль ертөнцийн мэдээллийг хүлээж авах өөрөө хөгжиж боловсруулж чадах гайхалтай бие махбодыг аваад төрцөн тийм үү. Христийн шашин дээр ч гэсэндээ тийм үү. Христийн шашин дээр хөтөл юу гэж ярьдгийг гэхээр ингэж ярьдэн штэ. Бурхан хүнийг өөрийнхөө биеэр бүтээсэн гэж ярьдэн штэ. Тэгэд энд гайхалтай би хүн зүгээр амиа хорлоод устгах чинь гэдэг чинь тийм бурхныг дормжилж байгаатай адилхан ингээд өөр христийн сургаалууд байдаг байхгүй. Гэтэл эдгээр сургаалуудыг ярихгүйгээр хүмүүсийг яагаад амиа хорлолт руу хөтлөж байгаа юм гэхээр христийн шашин байна уу, буддын шашин байна уу, вед байна уу хамаахгүй. Аль нэр ч амиа хорлолтыг миний харцаар дэмжиж байгаа харагддаггүй.
гаагцгүй тийм үү тухайн ярьж байгаа пастор шиг тухайн ярьж байгаа хүмүүс нь яаж байгаа юм гэхээр тийм үү хүний бие махбод үүд чинь зүгээр сав суулга гэж худлаа ярьж мунхруулснаар слот хүмүүс ингээд амиа хорт руу түлхэж байгаа асуудал бэрэгдэж байгаа байхгүй юу? Тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүмүүсийг ингээд амиа хорлолт руу ингээд түлхэх иймэрхүү сургаалуудаас нь би ихлээр таныг буруу сургаалуудаас нь ихлээр таныг салгаж байгаа гэдээ ойлгочих болно. Юу юм бэ гэхээр Христийн шашин дээр ч амиа хортыг дэмждэггүй. Өөрөөр хэлбэл Бурхны бие Бурхан өөрийнхөө биеэр таныг бүтээгээд сүнс ингээд үлээгээд ингээд өгцөн байж та яаж байгаа юм гэхээр амиа хорлоод тийм үү тэр Бурхны өгсөн тэр бие махбод зохицыг та зүгээр Бурхны бэлгийг нэстэ үгүй гэж нэс. Тэгэхээр тодорхой хэмжээ тийм үү ер нь л Христийн шашинд бол амиа хорлсон хүмүүс бол деваачнд очих боломжгүй гэж баг үздэг штэ. Баг танд болох магадaltaч гэж зэрнүүд нь ярьдаг. Харин буддийн шашин дээр бол буддизм ч юм уу тиймэрхүү шашин дээр амиа хорлтыг юу гэж ярьдаг вэ гэхээр хүний бие махбод тийм үү үнэхээр гоё тийм үү хэдэн мянга дотроос нэг олдох боломж хэдэн мянга дотроос баг нэгэн олдох боломжоор хүний бие махбодыг зохицог олж авдаг. Тэгээд энэ бие махбод зохицоо ингээд ариун үйлд зориулаад ингээд гэгээрээд бясалгаад тийм үү энэ 10 цагаан нүгэл буйныг үлдэж 10 хар нүгдийг төвчиж өөрхөн сүнслэг ингээд оюун ухааныг ингээд сайжруулад ингээд явах стоп байтал тийм үү. Тэгтэл яаж байгаа юм гэхээр ингээд тэр их ад завшааныг зүгээр амиа хорлоод устгachж гинэ гэдэг чинь өөрийгөө өгөөгээд устгach чинь тэгэхээр дараад нүсэн дараа сүнсэн төөрн мөрнө гэдэг те дундын ертөнцид гацсан гэдэг маш олон төрлийн одоо юу гэдгийг тийм сургаалууд гэдэг хөө амиа хорлтыг эсрүүцсэн. Тэгэхээр та хэрвээ эрүүл чирэг бие хаатай тэгээд зүгээр нэг тэг бусдад үнэлэгдээгүй сэтгэл готрол нэг ойрт суурах юмнаас болоод хэрвээ та амиа хорлох юм бол та маш том тийм алдаа хийх гэж наа гэсэн үг гэж би одоо ойлгож байгаа. Маш том алдаа хийх гэж шүү гэж би одоо ойлгож байгаа. Тэгээд ер нь бол хүн яг одоо танд магадгүй тийм ээ. Ингээд те за ингээд амиа хорлохоос өөр ямар ч гарцгүй өстө бүх юм ингээд унтсан те бүх юм ингээд шантарцсан те бүх юм ингээд яг ингээд хэцүү ингээд тулцсан яг тэр үе чинь ирж байгаа л та тэр үе дээрээ та юу тийм үү та зүгээр амиа хорлохоо болчих та зүгээр бусад бүх зүйлийг та зүгээр хэсгэн хугацаанд төвччих тэгэл уудлгүй бүх зүйл сайхан бол магадгүй зарим үед яг яадаг юм гэхээр яг ингээд бүх юм маш хэцүү болж ирсэн дараа хүмүүс амиа хорлож үлдээгүй ингээд тиссэн хүмүүс нь маш аз жаргалтай сайхан амьдэрдэг байхгүй юу. За тэгэхээр би ямар жишээн дээрээс та бүхэнд нэг харуулж ярих уу гэхээр Lord of the Rings тийм үү бүгжний эзэн хэмээх энэ кинон дээрээс жишээ авч ярина. Тэгэхээр Lord of the Rings гэмээр хин киног үзээгүй хүмүүсээ та бүхэн үзээсэй гэж үгсмээр. Яг гэх юм бол миний хувьд бол энэ бас нэлээд агуу зохиолтой нэлээд агуу кино. Энэ кинон дээр бол уруулт, шаруулт өстой бүх юм гарна. Game of Thrones, хаадын тоглоом, хаан ширээний тоглоом киноноос миний хувьд хамаахгүй илүү зохиолтой, илүү гүнзгий утга агуулгатай хүнд өгөх гэсэн тэр мессеж нь тийм үү ойлгож чадах юм бол маш гайхалтай зүйлсүүдийг ойлгуулж чадхаар тийм кино гэж би одоо боддог. Тийм болохоор би одоо энэ киноноос жишээ авч ярьж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ Lord of the Rings те энэ Denethor, Faramir тийм үү баг уу Denethor-ын эцэг нь Faramir нь баг уу Boromir нь том ах тийм үү. Энэ гурвын тухай ерөнхийдөө яадан бэ гэхээр дандаа мемэнүүд бүр маш их байдаг. Одоо юу ч юм бэ тийм ээ. Энд одоо ингэж аава би 36 хүрсэн гэл ингээл энэ одоо иймэрхүү мемнүүд ингээд зөндөө байдаг байхгүй юу? Одоо энэ дээр ингээд ингэж штэ. Одоо аава би 36 хүрлээ штэ гэсэн чинь аах чиний насан дээр Борomир тэгвэл 38 та байх байсан юм гэл эцэг ингээд дуурж ах чигтэй тийм үү? Аава би одоо нэг пицца аваад хүрээд ирлээ гэх юм бол Боромир байсан бол 2 пицца авах байсан ч гэх юм уу те. Заавч ингээд хүүхдэд дорд үзчихэд иймэрхүү одоо мемэнүүд ингээд зөндөө байдаг заяа. Тэгээ манай Монголын бүшний эзний тийм зарим одоо групп сайтууд ч гэсэн яг иймэрхүү мемэнүүдээ санаа аваад ингээд дандаа мемэ хийдэг. Гэхдээ яг үнэн учрыг нь ердөөс ойлгоогүй bijдэг. Ихэнх нь үнэн учрыг. Тэгээ би яг энэ Faramir-ийн тухай энэ мемийг тайлбарсан бичлэг би яг хийх үед хийсэн л те.
нэг хэдэн сарын өмнө хийцэн. Тэрнээс хойш тодорхой хэмжээнд жоохон надаас санаа аваад жоохон өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ өөрчлөгдөөгүй ч гэж магадгүй. Би бүгдний эзний групп руу сүлд орж үзээгүй юм л та. За тэгээ гол асуудал нь яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр энэ дээр юм байна. Хамгийн бага үнэлэгдсэн дүр бол парамер гэдэг. Эцэг одоо би энэ дээр энэ бүгшний эзний энэ киноноос би жишээ авал та. Эцэг сүлдээ амиа хортох гэж байгаа байхгүй юу? Эцэг нь яагаад амиа хортох гэж байгаа юм үйлчлэг хийх гэж байгаа гэхээр хүүгээ өвцөн гэж бодоод байгаа байхгүй юу? Хүүхдээ өвцөн. Миний буруугаас болоод миний хүү өвчлээ. Би одоо амиа хорлоо гэдэг. Хүүхдтэйгээ зүг гээд өөр дээрээ тос асгаад ингээд галтуулах гэж байгаа байхгүй юу? Гэтэл энийг одоо нөгөө нэг гиндалт бүрж ирээд давардаг штэ. Тэгээд гол нь миний хэлэх гээд байгаа санааг юу юм бэ гэхээр чи нэг юм баг да. Парамер энэ далт гэж хайч. За парамер За энэ дээр ерөнхийдөө яг би юу тайлбарлах гэдэг юм. За одоо би танаас тодорхой хэмжээ жоохон хаалга хийчээ. За тэгэхээр эцэг нь мэдээж хэрэг том хүү болох Боромирыг маш өндөр үнэлт өгсөн байхгүй юу? Одоо Боромирыг энийг за одоо энэ кинонд ингээд энэ Боромир чинь өөрөө яаж байгаа гэхээр энэ Продогоос бүгжийг нь булааж авах гэж үздэг байхгүй юу? Одоо энэ дээр энэ Боромир чинь Продогоос бүгжийг нь булааж авах гэж үздэг байхгүй юу? Тэгээ одоо чи энэ дээр энэ Боромирыг энэ эцэг нь маш өндөр үнэлдэг гэсэн. Яагаад гэвэл энэ том хүн эсвэл мэдээж хэрэг баг багасаа эхлээд насны ялгаа их байна тийм үү? Насны ялгаа их байгаа болохоор яадгүй гэхээр ах нь мэдээж илүү хардна, ахт нь бүх үүрэг хариуцлагын аав нь өөрлөн, ах нь мэдээж илүү том, ах нь илүү захирангуй, илүү тийм болж хуурж байгаа байхгүй юу? Тэгээд ахт нь ерөнхийдөө бүх найдвараа тавьдаг энэ эцэг нь. Денотр гэдэг. Тэгээд дүүг нь ерөнхийдөө дандаа дутуу үнэлт өгсөн байхгүй юу? Дандаа дутуу үнэлт. Чи баг дуудаа ер нь бол манай Монголд ч гэсэн ихэнх хүмүүс тэгдэж штэ тийм. Чи над дүүгээ хараач, дүүгээ тэ санаа тавьж, дүүгээ асраач гэдэг юм дандаа тэгдэж штэ ер нь бол тийм. Тэгээд том хүүдээ ер нь ихэнх найдлагыг тавьчихдаг. Тэгээд баг хүүгээ ерөнхийдөө бол дутуу үнэлж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд жоохон сул дорой гэж бодно, дутуу үнэлнэ тийм үү? Тэгж эхэлснээсээ эхлээд одоо юу гэдгийг дандаа энэ дээр Боромир байсан бол тэгх байсан юм. Би 36-ыг хүрчлээ гингутэн дээр хэрэг Боромир байсан бол 38-тай байх байсан юм чинээсэн дээр гэдэг ингээд доромжилж авах шийдтэй тийм үү? Иймэрхүү мемэнүүд ингээд гарч эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд би энэ дээр юу хэлэх гээд байгаа гэхээр энэ дээр энэ киноны хэсэг дээр юу ажиглагдав гэхээр бүгжний эзний шуналт заа юу энэ хин хамгийн их автдаг. Энэ ах トゥ хоёрын хин хамгийн их автдаг үйлэр ах нь автчихж байгаа байхгүй юу? Ах нь шуналт өөр сэтгэлээ өдөрдөх чадваргүй шүү дээ. Хүн болгонд өөр ингэсэн сул тал, хүн болгонд өөр ингэсэн давуу тал гэдэг. Хүн түүнийг мэддэггүй. Бусдууд нь ч танд хэлж чадахгүй. Магадгүй ухаанч хүрхгүй байх. Бусад таны хажууд байгаа хүмүүс магадгүй ухаанч хүрхгүй байгаа. Таны сул тал юу юм гээд, таны давуу тал юу юм гээд хэлэх боломж тийм цаг завчгүй ч хийж магадгүй. Ажил амьдрал цаг зав тий баахан ажил гээд стресстэй устраас энэ олон нийгмийн ороо бусгаа цаг үед би биендээ анхаарал хандуулж явах тийм яг үнд тийм боломж зарим үед маш хомсгон байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө яаж байгаа юм энэ гурлаа бинтэй хайртай. Эцгийн чинь баг хүүтэй хайртай, том хүүтэй хайртай. Гурланд нь өөр өөрсдийн гэсэн давуу тал болон сул тал байгаа. Тэгвэл хамгийн дутуу үнэлэгдсэн хин гэхээр Парамир буюу дүүн. Энэ дүүн хамгийн дутуу үнэлэгддэг байхгүй. Тэгээд эхлээд хамгийн дүүнд яаж байгаа юм гэхээр энэ Боромир өвчдөг байхгүй юу? Эхлээд энэ Боромир энэ хинт бүгжний
бүгжийг нь булааж авах гэж породоогоос үзсэн тийм үү. Тэгээ породоогоос булааж авах гэж үзчихсэн чинь дайснууд дайраад үрдэж байгаа. Тэгэнгүүт нь Боромир чинь лүртстэй байлдаад дайсантайгаа байлдаж хагаад тийм үү. Лүртцэд ингээд хүчж байгаа байхгүй алуурчж байгаа. Энэ лүртцэд алуурчдаг байхгүй. Энэ лүртцэд ингээд лүртс ингээд харуулад ингээд хүчдэг байхгүй. Ерөнхийдөө Боромир чинь дайсандаа. За ингээд дайсандаа ингээд харуулад ингээд энэ Боромир ингээд нас орчиж байгаа. За тэгээд ингээд энэ Боромир нас орсны дараа яаж байгаа юм гэхээр аав нь үргэлжийн мөнхөд Боромир байсан бол тэгх байсан Боромир байсан бол гэдэг юмар ерөнхийдөө энэ баг хүүгээ юу яадаг гэсэн үг. Ингээд тийм үү. Нэгс эцэг нь өөрөө ингээд уу гашууд авчиж штэ. За том хүүгээ алдаад итгэж найдажсэн том хүүгээ алдаад эцэг нь өөрөө уу гашууд автаж байгаа. Юухта тэр эцэг нь уу гашуугаа хинт гаргаж байгаа болохоор хамгийн хайртай хамгийн дотны гэж ботсон хүнтэй бүх уу гашуугаа гаргаж байгаа. Энэ тэр нь хэн байсан бэ гэхээр Парамир хамгийн баг хүн. Тэгээд тэрэн зүгээд дандаа ингэж Боромир байсан бол тэгэх байсан чи Боромир шиг болох ёстой чи Боромир байсан бол гэд нөгөө нэг тэр том ахыг нь алдсан харуусал уу гашуу хүнд гард тохиолж байгаа л доо. Тэгээ түүнийгээ тэгээд энэ баг хүүдээ ингээд тохоод уурлын хүргээд одоо юу гэж ингээ гомдоогоод байгаа байхгүй. Өөрөлдөө сэтгэлийн шарах үүсгээд байна гэсэн үг. Сэтгэл гутралд автуулаад байна гэсэн үг. Багаар мэдсэн мэддэггүй. Боромир байсан бол тэгэх байсан, Боромир байсан бол ах чинь байсан бол тэгэх байсан, тэр чинь байсан бол тэгэх байсан, чи байсан болохоор энэ дутууга хэрвээ тэр байсан бол чамаас илүү байх байсан гэдэг ийм юмар сэтгэл санаагаар унгаж эхэлж байгаа байхгүй. А тэгээ ингэж унгаж эхэлсээр байгаа дараад нь яг яаж байгаа юм бэ гэхлээр нөгөөтг чинь энэ баг дүүн байгаа штэ. Одоо энэ хамгийн баг дүүн одоо амьд үлдсэн байгаа. Том ах нь нас орчиж байгаа тийм үү. Тэгээ энэ баг дүүн ч гэсэн ахтай хайртай, аавтай хайртай нэрэж одоо ах маань амьд байсан бол одоо те надаас илүү тэгэх байсан да. Би одоо тэгэх байсан да гэд энэ Парамир өөрөө сэтгэлээр унтсан байгаа байхгүй. Дүү өөрөө сэтгэлээр унтсан. Аав нь ганцхан сэтгэлээр унаагүй байхгүй. Энэ дээр Парамир ч гэсэн за ах минь байсан бол тэгэх байсан да, ингэх байсан да. Аав нь хилдэг үнэндээ гэд бүр ингэсээрэн байгаад ингэ сэтгэлээр унж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ингэсээрэн байгаа ингэ сэтгэлээр унж эхлээд тэг яаж байгаа юм гэхээр өөрийгөө амиа хорлох даалгавар аваад явдаг байхгүй. Нэгсэндээ хизэж амьд үлдэх боломжгүй даалгавар улсынхаа төлөө хийхээр нэгсэндээ амиа золих даалгаварт улсынхаа төлөө явж гинэ гэсэн үг байхгүй юу? Одоо энэ дээр ингэ та харах юм л амиа золих даалгаварт ингэ явж байгаа байхгүй энэ дээр. Энд чинь өөрөө бас нэг том одоо газрын эзэн бас л нэг хэсэг газрын эзэн байхгүй энэ чинь. Жанжны хүү. Нэгснөө бас л том удирдагч жанжны хүү байхгүй. Тэгсэн чинь тэгээд энэ дэр энэ гинтэлк гэд хүн бол өнөхөдөө шийдтэн тодорхой хэмжээнд жоохон ариусан гэгэрсэн хүн бөгөөд тодорхой хэмжээнд бас нөхцөл байдлыг залруулах гал гүйгээд байдаг хүн байхгүй юу? Энэ цагаан энэ хувцастаа шийдтэн. Энэ дээр тэгээд яг юу гэж ярьд юм бэ гэхээр This is the city of the men of Nuno. I'm glad to give my life to defend the beauty. Тэгэд энэ дэр энэ гинтэлт энэ саяны залууд юу шилдэг вэ гэхээр чиний аав чамд хайртай энэ бүхэн дуусах хүртэл тэр зүгээр үүнийг мэдхгүй санахгүй байгаа юм а гэдгийг хийж ойлгуулж байгаа тухай энэ дэр гардаг байхгүй энэ хэсэгтэр. Энэ хэсэгтэр энэ хүүхэд нь нэгсэн тоо аавтаа ингээд хамаагүй дээр гомдцсон ингээд бүр ингээд шаналгүй гомдцсон биш. Ингээд нэрээ ингээд Боромир ах нь байсан бол тэгх байсан да те би үнэхээр хиндэж хэрэгцээгүй юм байна да гэд бүр ингээд өөрийгөө ингээд дотор үнэлэг ингээд мэдрэмжтэй ингээд бүр гүн бат суугаад ингээд сэтгэлээр унчихсан. Тэгээд ингээд бүр ингээд амиа хорлолт руу явж эхэлж байгаа хөө. Тэгээд аав чинь чамд хайртай чи үүнийг санаараа гэж байгаа байхгүй юу.
чи аавда хэрэгтэй хүн шүү те. Хэдийгээр аав чинь чамтай ингэж харьцаж байгаа ч гэсэн тийм үү? Чи аавда хэрэгтэй, аав чинь чамд хайртай шүү. Хүүхдэн ч гэсэн аавда хайртай. Тийм үү? Одоо юу ч юм энэ гуруула бие биентэй хайртай хүмүүс байхгүй юу? Зүгээр зовлон шаналлаа сэтгэл зүй бие биенийхээ сэтгэл зүй мэдэрч чадахгүй нэг уу гашууга нэгэндээ хамгийн хайртай дотны энэ хүүдээ гаргасан л энэ хүн ингээд амиа орлох даалгавар руу нэгсэн дог явчихж байгаа байхгүй юу? Тэгээд яаж байгаа гэхээр ингээд дайцсны дараа ингээд хүүгээс нь тэгэд энэ эцэг нь хүн хүртэл ингээд ухаарахгүй ингээд юм идэд ингээд суугаад байгаа байхгүй юм чи. Тэ одоо тэгээд сүүлд нь хүн яаж байгаа тэр нас барсан гэд ороод ирж байгаа байхгүй юу? Нас бараад ороод ирж байгаа байхгүй юу? Тэгүн гут нь эцэг нь нас барсан гэд ороод ирэн гут тэгүн гут энэ эцэг нь яг яаж байгаа юм гэхээр амиа хорлохоор хүүтэйгээ хамт хүн нас орцсон байна гэд хүүг нь аваад ирж байгаа байхгүй юу? Тэгүн гут за энэ эцэг нь за би энэ хүүгээ ингээд алчлаа би хүүгийнхээ буруутан босоо би хүүгээ одоо нэрээ ингээд те хэрэгтэй хэрэггүйгээр гомдоосараа те ингээд өөрийнхөө гараар баг хүүгээ өхлөр үлгээшлээгээд харамсандаа хүүтэйгээ хамт шатаж өгнөгээд ингээд байж байгаа хөө. Тэгтэл хүүхэд нь яаж чантар азар амьд үлдсэн. Ухаан алдсан хүн чартай байсан гэж ойлгохгүй. Ингээд амьд үлдсэн гэдгийг мэдхгүй өөртөөгөө хамт чатаж байгаа байхгүй. Эцэг нь. Тэгээ энийг нь орж ирээд ухаан алдсан гэдгийг мэдэн гутаа аварж байгаа тухай гаргадаг байхгүй юу? Гинтэлп гэдэг энэ шитэн аварж байгаа тухай харуулж байгаа. Гэтэ гадуур амьд үлдсэн. Гэтэ ихэнх тохиолдолд яг яадаг юм гэхээр хүн нэгэнтээ тийм үү алдаа хийгээд амиа орлох сонголтыг хийгээд ямар нэг юм хийсэн бол буцаж ирнэ гэдэг бол зүгээр энд кино болохоор л үнэхээр сайхан төгтөд төгсөж байгаа. Яг үнэндээ бол баг ихэнх амьдрал дээр тэгэл үхэл бол тэгэл харуулсалгүй ингээл л дуусна. Баг энэ кинон дээр шиг тийм үү? Баг өөхөх даалгавар амиа орлох даалгавар тавьчаад буцаж ирж тохиол багтаа бол байхгүй. Хамгийн харамсалтай зүйл нь бодит амьдрал маш хайргас маш хатуу кино шиг уран зохиолын тийм нэг сайхан төгсдөг юм хоор шүү дээ. Хамгийн харамсалтай бодит амьдрал. Тэр үүнийг та бүхэн тодорхой хэмжиж байгаа ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээ миний гол хэлэх гээд байгаа санаа юм бэлэр өнөөдөр та сэтгэлээр унтсан байж болно тийм үү. Өнөөдөр та магадгүй хиндэж хэрэгцээгүй юм. Та яг одоо энэ парамир шиг тийм үү хиндэж хэрэгцээгүй бүр ингээд тий. За боромир байсан бол тийх байсан. Нэрэж одоо ах минь байсан бол магадгүй надаас илүү байх байсан да. Тэр хайртай тэр мэн тийх байсан да. Тэр байсан бол би одоо хиндэж хэрэгцээгүйгээ ингэж бодож байсан бол парамир яг үнэндээ энэ киноны хамгийн дутуу үнэлэгдсэн дүр байдаг. Энэ парамир одоо энэ дайнд явж байгаа энэ парамир өөрөө тийм үү? Энэ дүүн энэ киноны хамгийн дутуу үнэлэгдсэн бас хамгийн хүчрэхгүй байж болох ус дүр байдаг. Яг үнэндээ бол яагаад гэвэл ахаасаа илүү сэтгэлийн тэнхээтэй байсан. За чинь би нэг юм одоо хэлээ л та тийм үү. Энд боромир чинь өөрөө бүгжийг нь энэ хинээс булааж авах гэж байгаад тийм үү. Нэгт бүгжинд шуналтдаг тийм үү породогоос. Энэ боромир чинь өөрөө ах нь породогоос бүгжийг нь авч шуналтах гэж шуналтаж нүгүзэн сэтгэлийг нэгсэн доо барьж чадахгүй шүү дээ. Ингээ сэтгэлийг шуналт ивийг буцрыг нэг доо барьж чадаагүй гэсэн ах нь ингээд сэтгэлийнхээ ингээд одоо юу гэдэг өөрийгөө барьж контролдох чадвар дүүгээсээ сул байсан гэсэн үг. Нэгт хоёр дүүгээсээ стратеги муутай байсан. Тийм болохоор ухаан муутай жоохон стратеги муутай байсан болохоор тодорхой хэмжээгээд нас орчиж байгаа байхгүй юу? Тэгтэл дүү яаж исэн бэхээр маш хүнд хэцүү даалгаврууд руу маш хүнд хэцүү дайнууд руу хийжсэн. Гэтэ дандаа маш их стратеги, тактик боловсруулж
байлдаг гэсэн бөгөөд баг боломжгүй босож ирэх боломжгүй гэсэн дайнаас амьд ирч чадчихсан хүн байхгүй энэ дүүн. Дүүн өөрөө ахаасаа илүү яг үнэндээ маш ухаантай байсан гинэ. Яаж исэн гэхээр ухаантай бөгөөд илүү сэтгэлийн тэнхээтэй, илүү сэтгэлээ контролдох чадвартай, илүү ухаантай гэдгээ дүүн өөрөө ч мэдэхгүй байгаа гэсэн. Энэ дүүн өөрийнхөө хэр зэрэг ухаантай ахаасаа хэр зэрэг хүчтэй ахаасаа хэр зэрэг ухаантай хэр зэрэг хүчтэй юм бэ гэдгээ энэ дүүн өөрөө мэдэхгүй байснаасаа болоод өөрөө амиа хорлох даалгавар руу яваад баг амиа хорлох дээр тулж исэн гэсэн үг. Ерөнхийдөө тэрэнд нь тулгаж исэн хүмүүс нь хамгийн хайртай эцэг нь байсан. Гэтэ эцэг нь өөрөө ийм юм руу тулгаж байгаа өөрөө ч мэдэхгүй хийж байгаа. Өөрөө баг удаа хайртай хабар хамгийн нэтэр хайртай. Тэгсэн гинэ яаж байгаа юм гэхэлэр баг үгээ өөрийн мэдлгүй сэтгэлээр унгачиж байгаа байхгүй. Сэтгэлээр унгаад за ингээд баг үхэл рүү ингээ явуулж исэн. Тэгэд кино болохоор аз зууж амьд утсан. Гэтэ би та бүхэнд одоо би нэг юм боломж олгох чинь юу юм бэ гэхээр энэ парамер заяа ингээд азаж яг ингээд за би үхье гэж зүгээр хүчээгүй шүү дээ. Амиа орлоод хүчээгүй тийм үү. Тураанд орсон хэдийгээр амиа орлох даалгаварт явсан ч гэсэн азар амьд үлдсэн. Тэгээд яасан бицээс яг яасан бэ гэхээр хамгийн хайртай ийм үзэсгэлэнтэй эмэгтэйтэй бүгд нэг улсын гүнжтэй суугаад төгсдөг. Гүнжтэй суугаад төгсдөг байхгүй юу? Энэ одоо би санааст нэг юм харуулъя л да. Гондор Кинг. Одоо чинь Гондор тийм Роханы Кинг гэдэг Роханы хаан гэдэг юм байдаг. Энэ Роханы Кинг даавтар гэх юм бол хин гарч явын гэд. Энэ гүнж ихгүй Роханы гүнж. Энэ гүнжтэй нэгсэндөө саяны энэ хүн чинь өөрөө эцэст нь суугаад өгсдөг байхгүй гүнжтэй. Эсвэл хааны гүнжтэй сууж дээ. Нэгсэндөө одоо юу гэдэг юм тийм нэ. Энэ хоёр миний харж байгаагаар бүр яг тохирсон осууд байсан. Йоо нэрээ үнэхээр тохирсон осууд. Нэг нь хэдийгээр тийм үү 300-400 мянгад насалт 300-400 насалдаг аргаар нь химэхтэй залууд жоохон сэтгэл нь ингээд алтраа сэтгэл нь хэдийгээр гүнжин сэтгэл нь шархсан ч гэлээ гэсэн аргоорноос дутгааргүй тийм үү яг өөртөөгөө адилхан амьдраад өөртөөгөө адилхан хөгшрөх тийм үү одоо юу гэдэг тохирсон насныхаа тэгээд дээрэс нь өөртөөгөө адилхан яг ухаантай өөрсөө ингээд ухаантай ийм сайн залуутай энэ хааны гүнж сууж байгаа байхгүй юу? Хааны гүнжтэй ч сайн тохиолдол болсон. Энэ парамер буюу энэ жанжины хүү энэ залууд ч гэсэн маш сайн зүйл тохиолдсон байхгүй юу? Эцэст нь гэхэд амиа хорлохоос яг тэр маш муухай тэр хэцүү тэр цаг үеийг хэрвээ та даван тулж чадхад хүнд ч хэрэгцээгүй юмтэй амиа хорлох нь магадгүй хамгийн зөв сонголт мэт санагдчихсэн. Яг тэр үеийг магадгүй та хэрвээ давж чадхал юм бол дараад нэм сайхан үе иржиж магадгүй гэдэг юм би та бүхэнд энэ киногоор төлөөлж ойлгуулах гэсэн юм аа. За тэгэхээр өнөөдөр 2025 оны 8 сарын 10 болж байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ тэгээд жоох мэдээж байгаа. Нэг юм байгаа юм. Юу юм гэхээр тэгээ амиа орлох ч хүмүүс нэг юм хайдаг юм билээ. Forget me гэдэг. Ерөнхийдөө зургуудаа устгаж эхэлнэ, өөрийнхөө зургуудыг устгаж эхэлнэ, өөрийнхөө нүрийг айлгаж эхэлнэ, өөрийгөө мартуулах гэж эхэлнэ. Гэтэл тийм үү намайг март гэд дургуун хурж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр намайг март гэд ингээд хүмүүс ингээд хайж эхлэхээр юу гарч ирдгүү гэхээр зүгээр нэг хайр дурлалын зүгтаа те зүгээр нэг намайг март нэг уянгаа дээр юмийн хайр гэсэн нэг иймэрхүү манай Монголд бол дунд гарч иж байгаа. Харин гадаадд ямар юм гарч ирдэг би одоо харуулъя л та. Тэгэх юм бол одоо чинь JPEG гэдэг би зүгээр хайцаа. Тэгэхээр зүр Forget me гэдэг тоглоом гарч амиа хорлохыг дүрсэлсэн тийм эсвэл юу гэлээ
нэг тиймэрхүү нэг бичигдэл юм гарч ирж ирсэн юм да. Одоо усан чинь өдөөсөө гарч ирэхгүй нас. Сонирм шүү. За ашиг тэгэд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. За ашиг тэгэд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Тэгээд миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр жохоол гэсэн дод боломжийг төвччихээл гэж би хэлэх гээд байгаа. Тэ. Магадгүй өнөөдөр та тийм үү хин нэгэнд буурах тэ магадгүй нэг жижиг сажиг хаан тэ нэг асуудлууд гараад тэндээс сэтгэл унжиж болно л доо. Гэхдээ та юу яаж болохгүй шүү тийм үү. Сая миний нэрсэн түүхүүдээс санаасаа гэж удаа өнгөрөөд энэ бичлэгээ өндөрлөө.